За сайн байна уу найзуудаа. Энэ удаагийн маань сэдвээр натуралын генетикийн хязгаарын талаар ярих болно. Та жимд яваад хэдэн жил болж иж таны прогресс тулдаг вэ? Таны булчингийн масс хэр хэмжээнд очиод цаашид нэмэгдэхгүй гацдаг вэ? За эдгээр асуултанд энэ дугаараар хариулт өгнө гэж бодож байна. Анх хичээлж эхлээд эхний 6 сар хамгийн их өөрчлөлт гарна. 6 сараас хойш ерөнхийдөө удаашраад эхэлдэг. Ингээд 2-3 жилийн дараа ерөнхийдөө бол тулаад эхэлдэг. За үүнийг бол 2-оос дээш жил явсан залуучууд маань батлах байх. За цаг хугацааны хувьд бол ийм байна. Анагаахын шинжлэх ухааны талаас хэдийн хэмжээ хүртэл булчин масс авах вэ гэвэл нэг томьёо байдаг. Өөрийн биеийн өндрөөс 100 хасаад 5-ыг нэмнэ. Жишээлх юм бол би 75 см өндөр, үүнээс 100 хасаад 5-ыг нэмэхлээр 80 болно гэсэн. Тэгэхээр миний генетикийн хязгаар бол 80 кг гэсэн үг. За нэг зүйлийг тодруулах нь зүйтэй байх. Энэ жим бол өөхний хэмжээ 10% жин шүү. 10% өөхний жин гэхлээр гидсний бүх булчин гарсан байх ёстой. Харин өөхтөө масс авах юм бол хэд ч болтлоо нэмэгдэх боломжтой. За үүний баталгаа болгож нэг жишээ хэлье. Бүх мистер Олимпиуд карьер дуусныхаа дараа эргэж жижигэрдэг. Жижигэрсэн ч гэсэн зарим нэг нь бол бэлтгэлээ өргөжлүүлж хийдэг. За өргөжлүүлж хийсэн зарим нэгэнд амирчид ч гэсэн одоо яг энэ томьёоны дагуу булчингийн масс нь үлддэг шүү. Үүнээс илүү гарах боломж байна уу гэвэл ер нь маш ховор. Оросд бол Алексей Шредер гэдэг блогер байдаг. Энэ хүн анх гарч ирэхдээ би натурал гэж цээжид илдэж гарч ирсэн. Шредер бол дуртай үедээ дуртай цагтаа допингийн шинжилгээ өгөхөд бэлэн гэж ярьдаг. За түүнд үйл итгэгч нар Шредерийг дэлхийн допингийн эсрэг холбоонд шинжилгээ өгүүлж байсан. Түүнээс ямар нэгэн хориотой зүйл илрээгүй. Түүний өндөр 183 хэрнээ 100 орчим килограмм жинтэй. Тэгэхээр генетикийн хязгаараас 12 кг булчин массаар давсан гэсэн. Симеон Банда, Джефф Сейд, Юлисес гэсэн нөхдүүд бол улаан цавуудлаа ярьдаг. Эдгээр тамирчид бол хизээч одоо гинтийн допингийн шинжилгээ өгч чадахгүй. За амьдрал дээр ийм генетиктэй хүнтэй ер нь таарж исэн. Гар цээж, нуруу гэд бүх булчингууд нь ялгараад гарцсан. Гидсний булчин хүртэл ялгараад гарцсан. Тэгсэн ирнэ юу ч идсэн таргалдгүй. За ийм төрлийн хүмүүсийн бугууны яс нь бол маш одоо өргөн байдаг, маш том ястай байдаг гэсэн. За тэр залуу маань маш сайн хоолны дэглэм бариад тасралтгүй одоо жимд явах юм бол Алексей Шредер шиг одоо тийм хэмжээний болно гэдэгт бол би бол эргэлзэхгүй байна. За ихэнх хүмүүс бол саяны миний хэлсэн томьёонд бол харьяалагдана. Ер нь энэ бичлэгээр юу хэлэх гээд байна гэхлээр 170 см өндөртөө 75 кг жинтэй залуу анх жимд орж ирээд 2-оос 3 жил тасралтгүй хичээлсний дараа 75 кг жимтэй болж 20 орчим кг жин цэвэр булчингийн масс нэмэх боломжтой шүү. Үүнийг яаж хийх тухай, яаж булчингийн масс нэмэх вэ гэсэн сурал бичлэгэн дээр оруулах болно. Ингээд өнөөдрийн сэдвийг өндөрлөе. Танд энэ сэдв хэрэгтэй санагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Мөн энэ томьёо хэр үнэн томьёо вэ гэдэг талаар өөрийн бодлоо хуваалцаарай. Ингээд дараа уулзтлаа баяртай.